that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр өнөөдрийн дугаараа эхлэхээс өмнө та бүхэндээ Subotai Pictures сувгийн зүгээс 5 жилийн ойд зориулсан эмгэгэн гаргасан. XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх гэдэг номоо танилцуулж байна. За энэхүү номыг уншсанаар та ерөнхийдөө бол одоо 20 дугаар зууны түүхийн талаар одоо голлох ерөнхий ойлголтуудыг бол маш амархан хялбархан аргаар бол хүлээж авах боломжтой. За мөн одоо ингээд гэрэл зургуудын тайлбартай учраас та аль ч хуудаснаас нь унших боломжтой юм. За мөн одоо ерөнхийдөө бол хүүхэд залуучуудын хувьд энэ ном нь бол маш одоо өргөн хэмжээний мэдлэг олгох, түүхийн суурь мэдлэгийг олгох бол маш том давуу талтай гэж ойлгож болно. За ингээд хэрвээ та энэхүү номыг худалдаа авахыг хүсэж байвал доор сэтгэгдэл хэсэгт байгаа дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай. Тэгэхээр 1939 онд Монголын нутагт болсон халахын голын байлдаан нь дэлхийн түүхийн хувьд эргэлтийн мөч байсан гэж үзэж болно. Тухайн үед Европ төвд фашизм эрчийг авч, харин Аз төвд Японы милитарист бодлого хүчээ авч, за мөн Япон нь одоо Хятадын хойд хэсгийн бараг дийлэнх хэсгийг бол эзлэн аваад байсан цаг үе юм. Тэгвэл түүхийн яг энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бид бүхэн арай ядан олж авсан тусгаар тогтнолоо бүх хүчээрээ хамгаалж, зөвлөлт холбоот улсын шууд дэмжлэгээр тулгуурлан амьдарч байсан гэж хэлэхэд бол нэг их буруудаад байх зүйл бас байхгүй хаа. Гэхдээ сүүлийн үед залуусын дунд 1939 онд монголчууд зөвлөлт холбоот улсаас садж Японтой холбоотон болох замыг сонгосон нь зөв байсан юм биш үү гэх хандлага нэлээд газар авч ихэхэн яригдах болсон. Тэгвэл өнөөдрийн дугаараар Монгол улс тухайн үед халах голын дайны өмнө эсвэл дайн ихэл мөгц зөвлөлт холбоот улсын талд бус харин Японы талд холбоотон болсон бол яг юу болох байсан талаар ярилцъя. Мэдээж хэрэг түүхэнд хэрвээ гэж байдаггүй ч хэрвээ гэдэг асуултанд аль болох үнэнтэй арай ойр хувилбараар хариулах боломж харин байдаг. Ямар ч тач халах голын дайнд Монгол улс холбоотноо Японоор орлуулсан бол энэ нь дан ганц монголчуудын хувь тавилан төдийгүй Аз тивийн геополитикийг цаашлаад бүр дэлхийн 2 дугаар дайны өрнөлийг ч өөрчилж магадгүй чухал алхам болж магадгүй байсан харагддаг. Энэ сэдвийг ярихаас өмнө хамгийн түрүүнд үнэхээр Монгол-Японы хооронд эвсэл байгуулах боломжтой байсан уу гэдгээс яриагаа эхлэх нь зөв баха. 1930-аад оны дунд үеэс эхлэн дэлхийд дахина ерөнхийдөө хоёр туйл руу хуваагдаж эхэлсэн. Фашист эвсэлд Герман, Япон, Итали зэрэг улсууд багтаж байсан бол ардчилсан орнуудын эвсэлд Америкийн нэгдсэн улс, Их Британи, Франц зэрэг улсууд, харин коммунист туйлд зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах Монгол ард улс гэх хоёрхан улс багтаж байв. Тэр үед Японы эзэнт гүрэн Манжурын нутагт Манжхо гэх нэртэй тоглоомын улс байгуулчихсан. Манжийн сүүлчийн эзэн хаан Пүүийг тэр улсынхан хаан нь болгочихсон байв. Мөн Хятадын хойд хэсгийг бүхэлд нь эзэлчихсэн шахуу буюу 1937 онд Япончууд Бээжинг эзлэн авсан юм. Японы эзэнт гүрний зүгээс Аз тивийн улс үндэстнүүдэд чиглэсэн Их Азийн хамтын хөгжил гэх нэртэй сүржин уриалга дор ерөнхийдөө Аз тивийн улсуудыг колоничлох төлөвлөгөө боловсруулчихсан байв. Тэгвэл Монгол улсын хувьд 1921 оны хувьсгалаар Богд хаант засаг нуран унаж оронд нь бүгд найрамдах Монгол ард улс байгуулагдаж улмаар 1930-аад оноос эхлэн албан ёсоор зөвлөлт холбоот улсын нөлөөгөөр зөвлөлтийн дагуул улс ботсон байдаг. Мөн 1936 онд манай улс зөвлөлттэй харилцсан туслалцах гэрээ байгуулсан бөгөөд гэхдээ Монголын дотоод нийгмийн уур амьсгалд бүх нийтээрээ зөвлөлтийн бодлогыг дэмждэггүй тун шүүмжлэлтэй ханддаг хүмүүс олноороо байсаар байв. Тэр ч утгаараа тэдгээр коммунизмын эсэргүү үзэлтэй хүмүүсийг маш олноор нь хэлмэгдүүлэн шахаж байв. Зөвлөлт холбоот улсын Коминтерны хийсэн хэлмэгдүүлэлтийн үйл явцын улмаас Монголын уламжлалт хүчнүүдийн дунд зөвлөлт холбоот улсын эсрэг хандлага баг зэрэг төрж эхэлсэн байдаг. Ийхүү зөвлөлтийн бодлогод дургуутсан ард иргэд улс төрийн бүлэглэлүүд ерөнхийдөө Японыг өөрсдийн боломжит холбоотон гэж харж байсан байгаа юм. Тэд яагаад ингэж бодсон бэ гэвэл нэгдүгээрт тэд Японы эзэнт гүрнийг Монгол үндэсний уламжлалыг хүндэтгэж магадгүй хэмээн тооцоолсон юм. Тооцоолох гэхээсээ илүүтэйгээр найдаж байсан гэвэл илүү цохино. Мөн Манжхо улсыг Япончууд дахин байгуулахдаа Пүүийг хаан болгосон учраас Монголд ч мөн зөвлөлт холбоот улсын нөлөөг устгаж хаант засгийг дахин сэргэж магадгүй гэж тэд итгэж байв. Тэгвэл нөгөө талд Япон улсын хувьд ямар стратегийн ашиг сонирхол байв гэдгийг шууд залгуулад ярив.
Нэгдүгээрт гэвэл Япончууд байгаль нуур цаашлаад Сибирь рүү нэвтрэх гарцтай болохыг маш ихээр хүсэж байсан явдал юм. Мөн Монгол улсын нутаг дэвсгэр нь мал аж ахуй, хоол хүнс болон түүхийн эдийн асар их нөөцтэй улс байв. Түүнчлэн Хятадын хойд хэсэг болон Манжууртаа газар зүйн хувьд шууд хэвлэдэг учраас энэ нь геополитикийн хувьд маш хэрэгтэй давуу тал байсан гэж хэлж болно. Ер нь бол Зөвлөлт холбоот улсын архивуудад Японы талаас 1935 оноос хойш Монгол дахь Японыг сонирхож, Японыг дэмжиж магадгүй бүлэглэлүүдтэй нууцаар холбоо тогтоохыг оролдож байсан баримтууд байгаа талаар тэмдэглэсэн байдаг. Гэхдээ тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын удирдагч Маршал Хорлоогийн Чойболсонгийн хувьд тэрээр Зөвлөлт холбоот улсын шууд заавраар явж байсан. Тэгэхээс ч өөр аргагүй нэгэн байв. Иймээс Маршал Чойболсонгийн захиргаанд орох Монгол улс Японтой эвснэ гэдэг үнэн хэрэгтэй бодит байдал дээр бараг боломжгүй байсан бас үнэн. Гэхдээ хамгийн гол нь хэрвээ гих өнцгөөс өнөөдөр ярьж байгаа учраас хэрвээ ийм зүйл болсон бол яах вэ гэдэг талаар одоо дэлгэрүүлэн ярив. Мэдээж хэрэг хамгийн түрүүнд Монгол-Япон хоёр хамтран эвсснээр халах голын дайны түүх өөрчлөгдөх явдал байв. Гол сэдвээ үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох TG&M Systems IT Store-ыг танилцуулж байна. За та бүхнийг бол одоо цахим ертөнцид аялахад тань туслах хамгийн өндөр хүчин чадалтай компьютеруудыг энд тодтолж байгаа юм а. За түүнчлэн бас та өөрийнхөө хэрэгцээ шаардлагад тохирсон одоо шаардлагатай үзүүлэлттэй бүх төрлийн компьютеруудаа StorePay, Pocket болон сон зэрэг зээлийн аппликейшнуудаар дамжуулан худалдаа авах боломжтой хамтран ажиллагч байгууллага TG&M Systems IT Store. Мөн та бүхэнд хүссэн бүхнээ Хятадаас шууд үйлдвэрээс нь захиалаад авах боломжтой Shopee Hub-ийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub-ийн. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Минь. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Түүхийг сөхөөд үзвэл 1939 оны 5 дугаар сараас 9 дугаар сар хүртэл Монгол зөвлөлтийн цэргийн эвсэл болон Японы Квантуны армийн хооронд одоогийн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт түүхэн давтартай халахын голын байлдаан үргэлжилсэн юм. Японы талаас энэхүү байлдааныг өнөөдрийг хүртэл Номон хааны хэлийн мөргөлдөөн хэмээн үзсээр байгаа. Бүгд найрамдах Монгол ард улсын зүгээс ардын армийн нэгтгэгчид энэхүү тулаанд оролцсон бол Зөвлөлт холбоот улсын зүгээс Георги Жоквор удирдуулсан зөвлөлтийн цэргийн асар их хүч Японы эсрэг тулалдсан юм. Дайны үр дүнд мэдээж хэрэг Зөвлөлт холбоот улс болон Монголын хамтарсан хүч Японы Квантуны армийг бут цохиж стратегийн маш том ялалт байгуулсан түүхтэй. Япончуудын хувьд халахын голын ялагдсан Японы эзэнт гүрний хойд зүгт чиглэсэн эзлэн төрөмгийлэх бодлогыг бүрмөсөн зогсоож Зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрт халдах амбицийг нь зогсоосон маш чухал үйл явдал болсон гэж түүхчид үздэг. Үүний үр дүнд Японы эзэнт гүрэн нь Англи, Нидерланд, Франц зэрэг улсуудын мэдвэт байсан зүүн өмнөд Азийн улсууд руу стратегийн төлөвт хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орсон юм. Нэг ёсондоо бол халахын голын байлдааны ялалт нь дэлхийн 2 дугаар дайны Аз дахь гол фронтыг Сибирийн зүгт бус харин номхон далай руу чиглүүлсэн маш онцгой ач холбогдолтой тулаан болсон юм. Тэгвэл хэрв монголчууд Японы талд тулалдсан бол яах вэ? Хэрв манай улс Японтой холбоотон болж зөвлөлтийн эсрэг тулалдсан бол нэгдүгээрт гэвэл Япончуудын хувьд халах голын дайнд ялагдсан хамгийн том шалтгаан нь бүс нутгийн логистикийн хүртээмж муутай тагнуулын мэдээлэл дутмаг зэрэгээс бодож цэрэг зэвсгийн стратегийн хувьд маш хүнд байдалд орсон явдал юм. Тэгвэл Монголтой эвсснээр Монгол орны нутаг дэвсгэр нь өөрөө Японы армийн логистик тагнуулын мэдээ болон стратегийн байршлын түшиц газар болон хувирах байв. Монголын өргөн уудам тал нутагт Японы танк болон морин ангиуд чөлөөтэй маневр хийх боломжтой болно гэсэн үг. Монголын газар нутгийн байршил, уур амьсгал, усны нөөц зэргийг сайтар мэддэг холбоотонтой болсон тохиолдолд эсрэгээр зөвлөлтийн тал харин хүнд байдалд орох байсан нь гарцаагүй. Мөн тухайн үед бүгд найрамдах Монгол ард улсын морин цэргүүд маш сайтар бэлтгэгдсэн байсан гэдэг.
түүнчлэн Монголын мордыг Японы айрамд ашиглуулснаар японочууд логистикийн маш том давуу талыг өөрсдөө бий болгох байсан нь үнэ. Ер нь тухайн үед Европ төвд Хитлер хөрш орнуудаа эзлэн түрэмгийж байсан учраас Сталин өөрийн бүх анхаарлаа баруун фронт руу буюу Европ руу хандуулад байсан цаг үе. Иймээс хэрв 1939 онд Монгол Японтой эвсэж улмаар зөвлөлтийн хүч Монгол Японы хүчинд ялагдсан бол Сталин баруун фронтоо хэсэгтээ хаяж зүүн фронтод буюу Монгол болон Японы эсрэг гол анхаарлаа хандуулах байсан түүхэн үнэн. Учир нь мэдээч хэрэг 1939 он гэдэг бол Хитлер зөвлөлтөд хараахан халдаагүй байсан цаг үе. Гэвч энэ байдал нь удаан үргэлжилсэн тохиолдолд Хитлер зөвлөлт холбоотой улс руу хавдах үед зөвлөлтийн баруун фронтын хамгаалалт суларч Германы цахилгаантай амжилт олж Москва эзлэгдэж магадгүй нөхцөл байдал үүсэх байсан байж болох юм. Мөн мэдээч хэрэг Монгол болон Японы талууд хамтарсан бол Маршал Жуков манай холбоотон бус харин дайсан болон хувирах байв. Ийм нөхцөлд Маршал Жуковын удирдсан цэргийн хүч Монголын нутагт Монгол Японы хамтарсан эвсэлт ялагдах магадлал маш өндөртэй байв. Мэдээч хэрэг газар нутгийн давуу тал шууд Японы талд үйлчлэн гэсэн үг. Энэ бол маш том давуу тал юм. Ийм тохиолдолд зүүн Аз дахь Квантуны айрмын байр суурь улам бэхжиж Японочууд шууд Сибирийн чиглэлд төлөх стратеги хэрэгжүүлэх байсан нь бараг ойлгомжтой харагддаг. Тэгэхээр ерөнхий дүр зураг бол нэг иймэрхүү байна. Харин одоо халахын голын дайнд Монгол Япон хамтарснаар ямар түүхэн үр дагаврууд гарах байсан талаар таамаглан ярив. Нэгдүгээрт гэвэл зөвлөлт холбоотой улс Сибирт анхаарлаа хандуулж цэргийн хүчээ төвлөрүүлсэний улмаас Хитлерийн Герман дайрах үед зөвлөлт холбоотой улс амархан ялагдаж Москва богино хугацаанд эзлэгдэх үр дагавар үүсэж мэдэх байв. Харин хоёрдугаарт гэвэл үнэхээр Монгол Япон хоёр улс эвссэн тохиолдолд манай улс яг эсэргээрээ буюу өөрсдийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж яг л Манчхоо шиг Японы тоглоомын улс болон хувирах асар том эрсдэл үүсэх байсан. Энэ бол түүхэн үнэн. Гуравдугаарт гэвэл Герман болон Японы эвслийн харилцаа улам бүр гүнзгийрч зөвлөлт холбоотой улсыг хоёр талаас нь зэрэг шахснаар зөвлөлтүүд дэлхийн 2 дугаар дайнд ялагдал хүлээж магадгүй нөхцөл байдал үүсэх байв. Харин 4-р гэвэл дэлхийн 2 дугаар дай 1945 он бус харин ч бүр 1950-ад он хүртэл сунжран үргэлжилж магадгүй нөхцөл байдал үүсэх байсан байж мэднэ. Иймээс Монгол улс тухайн үед аль талд орсноос хамаарч дэлхийн түүхэнд маш их үр дагавар авчирч магадгүй байсан болж харагдаж байна. Үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товч байгаа танил суудж байна. За зарим нэг нь бол хэдийнэ ичнээ танил болсон гэдэгт бол итгэж байна. За иймээс танд болон таны аж ахуйн нэгжид хэрвээ ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгын хууль зүйн товчонд хандаарай. Тэгвэл одоо Монгол улсын хувь тавиланд Японтой эвсэг нь хэрхэн нөлөөлж магадгүй байсан талаар одоо дэлгэрүүлэн ярив. Юуны өмнө 1936 онд зөвлөлт холбоотой улс Монголын хооронд харилцан туслалцах гэрээг байгуулсан гэдгийг санах хэрэгтэй. Тухайн үед Монголын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрөөгүй байсан тул зөвлөлт холбоотой улстай хийсэн уг гэрээ нь Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулах бараг цорын ганц аль бие усны баримт бичиг болж байв. Иймд хэрв монголчууд Японтой эвссэн бол манай улсыг зөвлөлтийн зүгээс шууд дайсан урвагч гихнүүдээр харах байсан тодорхой. Ийм нөхцөлд зөвлөлт холбоотой улс өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс Монголыг цэргэлэн эзлэхээс өөр аргагүй байдалд орж таарна. Ер нь зөвлөлт холбоотой улсын удирдагч Сталины гадаад бодлогын үзэл баримтлалд буфер буюу дундын давхарга бүс нутгуудын аж холбогдол маш өндөр байр суурь эзлэж байсан нь өнгөрсөн зууны түүхээс шууд харагддаг. 1930-ад оноос эхлэн зөвлөлт холбоотой улс нь өөрсдийгөө дайсагнаж магадгүй улсуудаас хамгаалах зориулалттай геостратегийн зурвас нутгууд зайлшгүй байх шаардлагатай гэж үзэх болсон юм. Энэ хүрээнд Европын зүгт Польш болон Балтийн орнууд байсан бол Аз төвд Монгол болон Туваа хоёрыг буфер болгон ашиглах санаархалтай байв. Иймд хэрв Монгол нь зөвлөлт холбоотой улсын буфер байхаа болж Японтой эвссэн тохиолдолд яагаад биднийг заавал нэн даруй цэргэлэн эзлэх шаардлага зөвлөлтүүдэд үүсэх байв гэдэг асуултанд хариулах нь бас чухал. Энэ асуултанд хариулахын тулд нэгдүгээрт гэвэл зөвлөлт холбоотой улсын Сибирийн нутагт зөвлөлтийн голлох аж үйлдвэрийн баазууд байрлаж байв. Тухайлбал Нижний Новгород, Омск, Новосибирск гэх мэт газруудад зөвлөлтийн нисэх онгоц, танк, их бууны асар том үйлдвэрлэлийн цогцлборууд байв. Иймд Монгол улс нь зөвлөлтийн цэргийн аж үйлдвэрлэлийн төвүүдийг Японоос хамгаалж байсан хамгийн ойрын хэвийн хамгаалалтын давхаргын үүргийг гүйцэтгэж байсан гэж хэлж болно. Мөн Сталин Европын фронтод ирээдүйд дайн үүсэж магадгүй хэмээн болгоомжилж байсан тул голлох хүчээ баруун зүгт байршуулж байв.
Гэтэл энэ үед нь монголчууд Японы холбоотон болчих бол германчуудтай дайн хийхээс өмнө төрүүлж хөдлөх буюу нэн даруй Монголыг цэргийн хүчээр эзлэн авч Япончуудыг хөөж гаргаж Аз твдэх аюулгүй байдлаа хангах шаардлага үүсэх байв. Энэ хүрээнд хэрв Зөвлөлт холбоот улс Монгол руу дайрсан бол Улаан армийн 57 дугаар корпус тухайн үед хамгийн ойр буюу Хягтад байрлаж байв. Тэд Монголын хойд хэсээр 3-4 чиглэлээр орж ирэх байсан гэж үздэг. Тодорхойлбол Хягт болон Хөвсгөл Сэлэнг гэсэн 3 чиглэлээр гэж ойлгож болно. Мөн хэрэг үнэхээр Улаан армийн цэрэг Монголыг Японоос тасалдахаар орж ирсэн тохиолдолд тухайн үеийн Монголын зэвсэгт хүчин Зөвлөлт холбоот улсаас асар их хамааралтай байсан тул монголчууд Японтой эвссэн ч бай хамаагүй бие даан Зөвлөлт холбоот улсад эсэргүүцэл үзүүлэх бараг боломжгүй нөхцөл байдалд байв. Мөн хэдийгээр Япончууд дэмжлэг үзүүлэн цэргээ илгээхээ гэж үзэхэд Манжурийн нутгаас Монгол хүртэл тээвэр болон логистик маш муу байсан тул Японы цэргийн хүчинд маш их цаад тулгархаар байв. Иймд 1939 оны байдлаар бол Зөвлөлт холбоот улсын улаан арми 5-10 хоногийн дотор Улаанбаатар болон өөр бусад суурьшлийн томоохон төвүүдийг бүрэн эзлэж бүгд найрамдах Монгол ард улсын засаг захиргааг богино хугацаанд буулган авч мэдэх байв. Ер нь бол Японы талд орсон бол зөвлөлтүүдэд хяргуулах байсан бас түүхэн үний юм. За тэгвэл одоо харин үүнээс илүү чухал зүйл буюу зөвлөлтийг орхиж Японтой нэгдснээр Монголын ард түмнийг ямар хувь тавилан ямар ирээдүй ухтах байсан талаар ярив. Мэдээж хэрэг зөвлөлт Монголыг эргүүлэн цэргийн хүчээр эзлэн авсан тохиолдолд өмнөхөөсөө ч илүү аимшигтай хилмигдүүлэлт явагдах байсан гэж үзэж болно. Японы гар хөл болсон урвагчид, Японыг дэмжигчид, үндэсний үзэлтэй улс төрчид лам нар цэргийн зүтгэлтнүүдийг дахин эхнээс нь хомрголон устгах байв. Мөн бүгд найрамдах Монгол ард улсыг өөрсдөөс нь урвсан явдлыг Сталин хэрхэвч уучлахгүй бөгөөд тэд Монголын бие даасан байдлыг үгүй хийж Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын нэгэн муж буюу Бурайд Монголын автономт улс гэж шинжилэн байгуулах байсан байж магадгүй. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй аимшигтай үйл явдал юм. Тэгвэл одоо бүр илүү чухал зүйл буюу эцсийн үр дагаврын талаар ярив. Яг түүхэндээ бол мэдээч хэрэг дэлхийн 2 дугаар дайнд Япончууд ялагдаж төгссөн. Иймээс монголчууд Японтой холбоотон болсон бол манай улс дэлхийн 2 дугаар дайнд ялагдагч улстай эвссэн болж таарна гэсэн үг. Монголчууд дэлхийн 2 дугаар дайны ялагч талд нь холбоотон байсан учраас дайны төгсгөлд болсон Яалтын гэрээгээр тусгаар тогтнолоо баталгаажуулах боломж бүрдсэн. Гэвч Монгол улс ялагдагч талын холбоотон болсон тохиолдолд Яалтын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг хизээч ярихгүй байсан нь ойлгомжтой. Үүний хамгийн том яг хажууд байгаа нэгэн жишээ бол Манжхоо улс бөгөөд 2 дугаар дайны үед Японы холбоотон байсан Манжхоог дайны дараа Японы тоглоом улс байсан гэх үндэслэлээр тусгаар тогтнолын асуудлыг нь огтоосон сүгэлгүйгээр бүр мөсөн хөсөр хаясан байдаг. Тэгвэл Монголыг ч гэсэн яг л Японы тоглоомын улс Манжхоотой ялгаагүй гэж үзэж тусгаар тогтнолын асуудлыг нь орхигдуулж бид дэлхийн 2 дугаар дайны дараа Зөвлөлт холбоот улсын дотоодын нэгэн автономт улс болох магадлал маш өндөр байсан харагдаж байна. Ингээд эцэст нь сайтар харах юм бол 1939 онд бид Японтой эвсээгүй түүхэн хамгийн зөв хамгийн чухал шийдвэр байсан харагдаж байгаа юм а. Хэдийгээр Зөвлөлт холбоот улс манад дээрэнгүй хандаж маш хүчтэй үзэл сурталын бодлого хэрэгжүүлж байсан ч нийт Монгол үндэстний эрх ашигын үүднээс гарах юм бол тусгаар тогтнолоо баталгаажуулж бусдаар зөвшөөрүүлэхийн төлөөх хамгийн зөв шийдвэр байсан болж таарч байгаа юм а. Хүн төрөлхтний түүх зөвхөн ялагчдын дүрмээр бичигддэг жамтай. Харин бид ямар ч тач 2 дугаар дайнд ялагчдын талд орсноор ялагчдын нэг болж тусгаар тогтнолоо дэлхийд даяар баталгаажуулан хүлээн зөвшөөрүүлж цаашлаад нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орноор эдсэж хожим 1990 оны ардчилсан хувьсгалаар өөрсдийн тархиар бүх шийдвэрээ гаргах бүрэн боломжоо олж авсан зэрэг маш олон чухал үр дагаврууд бий болсон харагдаж байна. Түүх гэдэг зүйл хэдийгээр харгас цус болон нулимсаар дүүрэн байдаг боловч үр дүн хамгийн чухал байдаг. Гэхдээ өнөөдрийн үр дүн бол мэдээж хэрэг эцсийн үр дүн биш. Өнөөдөр гэдэг бол маргаашийн түүхийг хожимын үр дүнг бичирцэх өчүүхэн төдий түүхэн үйл явц юм.